Сибирь. Энэ үгийг бараг хүн бүр мэднэ. Энэ үг юуны нэр вэ гэдгийг аль ч оронд мэддэг. Гэхдээ та Сибирийн тухай төсөөлөхдөө тэр бол асар хол оршдог, тэнд асар хүйтэн үйл болдог гэдгээс өөр зүйл мэдхүү. Сибирь бол асар уудан нутаг. Тиймээс яриагаа энэ сэдвээс эхлэе. Сибирь нь Европ, Хятад, Австрали эсвэл Өмнөд Америкийг нийлүүлснээс ч том газар нутгийг эзлэн оршдог. Та манай гарагийн хамгийн өргөн уудам ой мод бүхий тайгыг эндээс үзнэ. Энд дэлхийн хамгийн том нуур болох Байгаль нуур оршдог. Энэ нутгаар дэлхийн хамгийн том 10 голын дөрөв Енисей, Об, Лена, Амур мөрөн урсдаг. Чухам энд Сибирьт манай гарагийн цэнгэг усны нөөцийн 30 гаруй хувь нь хадгалагддаг. Бүгдээрээ Сибирийн хамгийн том голуудын нэг Лена мөрний эрхийг чиглэн өгсөн. Бид Якутад ирлээ. Онгон дүр төрхөө хадгалсан хатуун ширүүн байгаль ийшээ аялсан хэнийг ч бишрүүлнэ. Энэ нутгаар аялна гэдэг амаргүй. Гэхдээ жохом энд л Сибирийн онгон зэрлэг байгалыг нүдээр үзэж болдог. Дэлхийн бөмбөрцгийн хой тагасын хамгийн хүйтэн цэг болох Омайконд агаарын хэм өвөлдөө Цельсийн хасах далан хэм хүрдэг. Лена мөрний эргийн чулуун багнууд 40 км дасралтгүй үргэлжлэх X хатан зохионууд ЮНЕСКОд бүртгэлтэй дэлхийн байгалийн үеийн нэг. Байгалийн ер бусын энэхүү тогтцсон Лена мөрний баруун эргийн дагуу оршдог. Бас Якутын өргөн уудам тайгийн гол дунд жинхэнэ цөлийг олж үзэж болно. Энэ бол өөр хаач байхгүй Кулон хэмээх элсэн махнууд юм. Махнууд улсын оройгоор хэдэн 10 км үргэлжлэн тогтсон байдаг. Сибирьт говь цөлийн элсэн махнууд хаанаас бий болсон бэ? Энэ асуултанд хэн ч хариулж чадаагүй. Жилийн ихэнх үйлрэлд энд маш хүйтэн засан бүргүүлээр битүү учаастай байдаг. Өвөлдөө термометрийн заалд хасах 50 хэм хүртэл доошлох нь олонтаа тохиолдох ба олон метр зузаан засан бүрхүүл тогтдог. Тэр бүх хил 7 сард ч засын тэндгүү таарлана. Энэ нутгийн хатуу ширүүн уур амьсгал нь байгалийн онгон дүрхийг хадгалан үлдэх, аж үйлдвэрийн хөгжлийн хөлд үргэхдгээс хамгаалахад гол үүрэг гүйцэтгэсэн. Бид энэ нутагт хөл тавьсан цагтаа л байгалийн жинхэнэ гайхамшигыг нүдээр үзэж чадна. Сибирийн зун. Зуны 3 сард байгаль дэлхий бүхэлдээ амьлна. Төмөн зүйлийн өвс, ургамал, цэцэг навчаа дэлгэн үр тоосоо амжиж хүртээхийг эрмэлздэг. Зах хязгааргүй үргэлжилсэн цасан цагаан өвөл 100 цаг ирэхэд санаанд багтамгүй олон өнгөөр халдгалсан Сибирийн ургамлаар солигддог. Эвч Сибирийн богинохон зүүн өөрийн гэсэн хатуу ширүү нүүр царайтай. Сибирьт их газрын эрс төр суур амьсгал зохилдог. Зоны улиралд өдөртөө 40 хэмээх халуун болох нь цөөнгүй. Агаарын хэм эрс хэлбэлцдэг. Байнгын хатуу ширүүн нөхцөлд дэс жүлдэхийн тулд үргэлж тэмцэх хэрэгтэй. Агаарын хэм өвөлдөө хасах 60 хэм хүртэл буурч зундаа нэмэх 40 хэм хүртэл дээшилдэг. Та ийм нөхцөлд хэвийн амьдарч чадах уу? Харин Сибирийн ургамлуудын хувьд энэ нь хэвийн орчин. Сибирийн ургамал бол Сибирийн төдийгүй дэлхий дахны баялаг. Өнөөдөр дэлхий дээр эмийн зэрлэг ургамлууд ийм их хэмжээгээр ургадаг газар нутаг улам бүр багассаар байна. Сибирьт Лена мөрний чулуун багнуудаас гадна ЮНЕСКОгийн хамгаалтанд орсон байгалийн унган тогтцтой дэлхийн хэмжээний ач холбогдол бүхий Камчаткийн галт улс, Уранглийн арал, Ботороны улс, Томогт байгаль нуур зэрэг 6 газар бий. Түүнчлэн улс нуурын хотгор Алтайн улсыг нэрлэж болно.
Алтай улс. Энд нэг уулнаас нөгөө уул руу уруудаж өгсөх бүр дахиад цоошин аялал эхэлдэг. Энд Сибирьтэй яг адилхан эртний онгон байгалийн хатуу ширүү нөхцөлд ургах хүч чадлыг өөртөө шингээсэн түмэн зүйлийн зэрлэг ургамал ургадаг. Мянган жилийн турш энэ нутгийн отч лам нар Сибирийн ургамлын ангаахыг чидийг хэрэглэсээр иржээ. Харин 20 дугаар зуунд тэр иж шидэн эрдэмтдийн агарлыг татаж эхэлсэн юм. Сансрын анхны нисгэгчдийг нислэгт бэлтгэхэд жохом Сибирийн ургамлыг хэрэглэсэн. Харин өнөөдөр дэлхийд даяараа Сибирийн ургамлын гайхамшигт шинж чанаруудыг мэддэг болсон. Сибирское здоровье корпорац бол эрүүл идэвхтэй амьдралыг тэтгэгч байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шилдэг үйлдвэрлэгчдийн нэг. Манай бүтээгдэхүүнүүдийн Сибирийн яг төвд үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш хэдийнэ 20 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ туршлаганд бидэнд Сибирийн зэрлэг ургамлын ариун чанар, ангаах хувьцыг сулруулахгүйгээр бүтээгдэхүүнээ шингээж өгөх боломжийг олгосон. Новосибирск хот Сибирийн нийслэл. Энэ хотод Сибирийн ургамлууд нь эрүүл идэвхтэй амьдралыг тэтгэгч хамгийн орчин үеийн бүтээгдэхүүнүүд болж хувирдаг. Өнөөдөр манай үйлдвэр хамгийн орчин үеийн хүчин чадлаараа тоноглогдож, олон улсын стандартад нийцэж чадсан. Эрдэм шинжилгээ шинэ бүтээлийн өөрийн төв, бас өөрийн лаборатори, зохиогчийн эрхэм баталгаажсан хосгүй бүтээгдэхүүнүүд асар том хуваарлалтын агуулгатай болсон. Сибирское здоровье корпорац нь унган дөрхөө хадгалж үлдсэн. Хүний хөлд өргөдөөгүй манай гарагийн хамгийн сүүлчийн нутаг Сибирьт мэндэлсэн. Тиймээс ч Сибирское здоровье корпорац нь янзшгүй ариун баялгаа бидэнд хамаагүй хайрладаг Сибирийн онгон байгалаа хамгаалахын төлөө чад бүхнээ хийж байна. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс бид Мир Вокруг Тибия байгаль хамгаалах санг байгуулсан. Сибирийн дархан цацд нутгийн үйл ажиллагааг дэмжих нь энэ сангийн гол зорилго юм. Манай үйлдвэр бүтээгдэхүүнүүд экологийн хууль дүрмийг хадуу чамд мөрддөг. Манай үйлдвэрт урдчлан шүүж цэвэрлсэн ус агаарыг ашигладаг. Манай баглаа боодлууд нь био задралд орж байгальд бүрэн шингэдэг материалаар хийгдсэн. Манай эрүүл идэвхтэй амьдралыг тэтгэгч бүтээгдэхүүнүүдэд химийн гаралтай нэмэлтүүд ороогүй. Манай гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд сульфат, фталат, парабен, газрын тос, зохиомол үнэртэн химийн гаралтай будаг ороогүй. Манай бүтээгдэхүүнийг амтан дээр дуршдаггүй. Бид өөрсдөө хийсэн бүтээгдэхүүнээрээ бахархдаг. Тиймээс хэрэглэгчид манай бүтээгдэхүүнүүдийг ямар орчинд хинээс сонсож мэдэх вэ гэдэг нь чухал. Өнөөдөр Сибирское здоровье корпорац нь яг ийм нүүр царайтай төлөөлөгчийн газруудыг дэлхийн 25 улс оронд нээн ажиллуулж байна. Байгалийн гаралтай, байгаль дээлтэй аргаар өөрийн асуудлаа шийдэх хүсэлтэй хэн бүхэн манайхыг зориул ганцхан дүрэн буцах нь дамжиггүй. Яагад гэвэл өнөөдөр Сибирское здоровье корпорац 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эрүүл, идэвхтэй амьдралыг тэтгэгч бүтээгдэхүүнүүд, байгалийн гаралтай гой сайхан ба хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүд, түүнчлэн ахын цэвэрлэгээний ногоон бүтээгдэхүүнүүд. Сибирское здоровье корпорацаас үйлдвэрлэн гаргадаг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг дэлхийн олон оронд 20 жилийн турш хэрэглэсээр байна. Яагад гэвэл хүмүүс бүтээгдэхүүний үр дүн амссан, амьд найрсаг харьцааг илүү түнэлдэг, Сибирийн байгалийн хүч чадлыг мэдэрсэн болоод тэр хатуу ширүүн бас хязгааргүй уудам Сибирь нутгийн гайхамшигт ургамлууд амьдралыг үнцээр нь өөрчлөгч бүтээгдэхүүн болж хувирдаг тухай өгүүлсэн энэхүү түүх таны сонирхлыг татсан гэдэгт бид итгэлтэй байна. Яагад гэвэл Сибирь энэ бол онгон байгалийн баялаг. Энэ бол Оросын шинжлэх ухааны бүтээл. Энэ бол хүн зориулсан бүтээгдэхүүн.